Сайн байцгаана уу? iOS 17 Developer Beta 8 гарсан байна. За тэгээд яг 3 дахь үеийн iPhone SE дээр одоо Developer Beta 7 яг суудсан утсан дээр апдейтнийх нь хэмжээ 429.6 MB-тайгаар бол гарсан байна. За үйлдвэрлэлийн системийн код нь болохоор 21A 5326A-тайгаар гарсан байна. За энэхүү бетаг бол ер нь бол хамгийн сүүлчийнх нь гэж бол ойлгож болно. Бета 9 гэж гарахгүй гэж бодож байна. За энэ нь одоо юугаар онцлог болж байна гэхээр ямар ч байсан шинэ нэмэгдсэн нүдэнд мэдгэдэггүй зүйл бол байхгүй. Гэхдээ одоо яг үйл ажиллагааны хувьд сайжруулсан одоо илүү одоо эцсийн хувилбарлууд 17.0-ийн эцсийн хувилбарлага төгсөж байгаа одоо үүднээс одоо ажиллагааны хувьд маш их олон засалтууд одоо багтсан одоо ийм их апдейт гэж ойлгож болно. За тэгээд ивент буюу одоо 9 сарын 12-ных нь маргааш нь эсвэл тэр ивентнийхээ оройн нь одоо яг iOS 17.0 одоо RC хувилбар одоо release candidate хувилбар нь гарна гэсэн үг. За одоо тэрний яг өмнөх одоо нэг үгээр л хамгийн сүүлчийн одоо бета маань бол ингээд гарсан байна. Яг одоо хизээ iPhone 15 танилцуулагдах нь бол Apple-ийн сайтн дээр бол тавигдсан. За тэгээд яг энэ ивент дээр яг юуг одоо хүлээж болох вэ гэхээр мэдээж хэрэг бидний одоо сайн мэдих одоо энгийн iPhone 15, iPhone 15 Plus загварууд, за тэгээд iPhone 15 Pro, за тэгээд 15 Pro Max эсвэл одоо Ultra гэдэг нэрэлтээр гарч магадгүй. За тэгээд тэрнээс гадна одоо Apple Watch Series 9, за тэгээд тэрнээс гадна Apple Watch Ultra 2 бол гарна гэсэн зүйл бол байгаа. За тэрнээс гадна яг USB-C-ийн кейстэй одоо AirPods Pro гарна гэсэн бас зүйл бас явж байгаа. За тэгээд одоо iOS 17-ийн мэдээж хэрэг яг товн зарлагтаад хизээ цацагдах вэ гэдгийг юм бол хэлнэ. Тэрнээс гадна одоо Apple Pro Stand гэдэг XDR дисплейн дээр нь доотлол дээр нь тулдаг $990 зардаг тэр одоо дэлгэцний доотлолын тулгуур маань Америкта хэдийнэ зарагтаад дуусчихсан. Одоо тэгээд дараагийнх нь шинжлэгдсэн одоо 2 дахь хувилбар нь бас энэ ивент дээр танилцуулагдана гэсэн зүйл бол явж байгаа. 5 сарын өмнө iPhone 15 яг таамаг мэдээнүүд яг юу вэ гэдгийг бол би ярьж ирсэн. За тэрэн дээр нэмэгдээд бол зөндөө шин нарийн зүйлсүүд бол гараад бол эхэлсэн. За тэгээд iPhone 15-ийн хувьд өмнгийн сонголтууд нь бол яг нарийн бол яг юу гарах нь бол баг тодорхой болоод эхэлсэн. За Midnight буюу хар өнгө, Starlight, тэгээ цайвар өнгө, цагаан өнгөтэй, за тэгээ Yellow буюу шар өнгө, за тэгээ Blue цэнхэр өнгө, за тэгээ Orange өнгө бол ингээд орж ирэх юм байнамаа. За харин одоо 15 Pro, 15 Pro Max-ийн загварууд дээр болохоор Dark Blue, Silver Grey, Space Black, Titanium гэдэг бол өнгөнүүд бол орж ирэх юм билэ. Энэ дээр болохоор яг тэр зөвхөн нэг загвар нь яг одоо бүгд адилхан титан загвартай байх ч гэсэн яг нэг загвар нь тухайлчилж яг титан гэдэг өнгөний бол одоо сонголтоор гарах юм байна. Кабельний хувьд дагаж ирэх кабель нь болохоор яг өмнөх кабельтайгаа харьцуулахад хамаагүй урт буюу 1.5 м урттайгаар бол ирэх юм байлээ. За тэгээд яг өөр бас юугаар онцлог вэ гэхээр яг тухайн өнгөний загвартаа яг зөгцсөн яг адилхан өнгөтэйгээр гарна. Энэ болохоор өмнөх яг MacBook Air-ын дээр бол яг тийм байсан. Одоо яг энэ iPhone 15-ын заграас эхлээд яг ямар өнгөтэй iPhone 5 тэрнтэйгээ дагалдаж ирсэн яг өнгө нь бол адилхан бол гарах юм байлээ. За тэгээд нэг сул тал нь бол мэдээж хэрэг яг USB 2.0 хурдтайгаар бол гарна гэсэн нэг тийм одоо хэцүү зүйл байгаа. Тэгээд арайч тийм биш байгаасаа гэж бол хүсэж байна. За тэгээд тэрнээс гадна яг 15-ын загварууд нь болохоор 30 ваттын одоо хамгийн дээдэлтэй 35 ваттын цэнэглэх одоо болсноороо илүү өмнөхөөс илүү хурдан цэнэглэх боломжтой болж байгаа юм биш үү гэсэн зүйл бол яригдчих эхэлж байгаа. За тэгээд тэрнээс гадна яг 15 Pro Max, 15 Plus, 15-ын загваруудын яг USB-C оролт нь яг эдрийг ашиглана гэсэн яг бодит зураг бол гарч эхэлсэн. Мэдээж хэрэг яг шинэ iPhone гарахад бол кейс нь бол төрүүлээ одоо алдагдчихдаг. Тэгээд яг энэ 15-ын загварууд дээр силикон кейс нь бол гарцсан. Яг одоо утасны харьцаа яг ямар байх вэ гэх мэтчлийн зүйл бол хэдийнэ гараад эхэлсэн. Та нар сайн анзаарах юм бол яг одоо action button бол харагдаж байгаа. За тэгээд силикон кейснээс гадна юу гэхээр савхин кейстэй холбоотой зүйл гарсан. За тэгээд одоо яг кейсний тал дээр шинэ өөрчлөлтүүд авчирнаа. За тэгээд савхин кейсийг бол одоо ингээд 15-ын загваруудаас ингээд болж байгаа гэж зүйл бол гарч байгаа. За тэгээд савхины оронд арай өөр албан ёсны шинэ кейс бол орж ирж байгаа юм билээ. Силикон нүлдэн ингээд савхин кейс одоо энэ жилээс ингээд бодвол болох юм байна. Багтаамжны сонголтын хувьд энэ жилээс хамгийн доотлих нь эхлэх цэг нь 256 ГБ болоод хамгийн дээдлийн цэг нь 2 ТБ-тайгаар бол гарна гэсэн бол бас мэдээ байна. За тэгээд тэрнээс гадна одоо 15 Pro Max-ийн одоо гол яг яригдж байгаа одоо periscope камер болохоор яг одоо гол зарагдах хамгийн одоо хүчин зүйл нь байна гэдгийг одоо Minchiku ах бол одоо хэлсэн байна. Apple-тэй холбоотой мэдээнүүд гэвэл одоо Twitter application болохоор яг нэрээ зөвхөн X болгоод бол ингээд сошиал болгож байгаа. Тэгсэн чинь бол яг App Store дээр дүрэн байсан. Ямар ч application нэгэн ширхэг үсгээр бол өөрийнхөө апыг нэрлэж болохгүй гэсэн дүрэн байсан боловч Twitter өөрийнхөө нэрийг X болгосон гэдэг тийм шүүмжний бол асуудал бол явж исэн. За дараагийн мэдээ болохоор юу гэхээр Siri-г заавал одоо ингэж яг одоо
командаар удирдахш зүгээр шууд одоо бидний амны хөдөлгөөнийг уншаад автоматар сэрий өөрөө ингэж итгэвчих тийм бол зүйл дээр одоо бас ирээдүйд тийм болж одоо магадгүй байна гэсэн зүйлэл явж исэн. Тэрнээс гадна одоо Вьетнамд бас Apple Pay бол одоо ингэ орж ирж байгаа юм байна. За өөр батарейтай холбоотой асуудалтай мэдээнүүд гарсан. Яг одоо iPhone 6 7 барьж байгаа хүмүүсийн хувьд одоо батарейны холбоотой асуудлаа $65 солиулъя гэдэг зүйл чинь хэдийнэ хоцорчих шиг боллоо шүү гэсэн зүйлэл явж исэн. Тэрнээс гадна батарейтай холбоотой кейс юу болж исэн бэ гэхээр одоо яг ойрын нэг хэдэн сард ер нь ойрын үедээ яг Apple-тай холбоотой батарейны аюу том одоо маш их мөнгө хэрэгцсэн тийм одоо асуудал бол эхлэх юм байлээ. Тэгээ тухайн үед юу болон би танаас бол дэлгэрэнгүй тайлбарлана. За тэгээ тэрнээс гадна батарейтай холбоотой юу гэхээр 14 болон 14 Pro-гийн загварууд дээр ер нь бол өмнөх хүчнүүдтэйгээ харьцуулахад батарей хэлт нь арай хурдан дуусаад байна гэдэг яг зүйл бол маш олон бол гомдолж байгаа. Тэгэд одоо яалтчгүй 14-ийн загваруудтай бол ийм сул талтай бол ингэ болж байна. Apple-ийн CEO Tim Cook яг Twitter хуудас дээр бол юм жиргсэн. Яг Major League Soccer бол ингэ болж байна те. Энэ дэр Месси тоглоно. Та нар ингэ үзээрэй. Apple TV дээр үзээрэй гэсэн зүйлийг бол одоо ингэ сурталчилж ийсэн. Одоо Lionel Messi Major League Soccer-т ирснээр ингэж бол Apple TV дээр гарч байгаа гэдэг утгаар бол үнэхээр их реклам бол явж байгаа. Тэгээ бүр Team Cook хүртэл одоо энэ тухай болоод ингээд жиргээ болгож бол оруулсан. За тэгээ тэрнээс гадна юу вэ гэхээр Vision Pro дээр одоо ажиллах Vision OS ерөнхий яг одоо хөгжүүлэлтийн шатны хүн яг яаж ашиглаж болох, яаж байгаа вэ гэдэг нь тийм одоо туршилтад тийм зүйлээ бол бидэрт бол харуулсан нэг одоо дүрсээ бол одоо хуваалцсан байгаа. Би та нарт бол тэрийг бол одоо бас олсон зүйлээ бас та нарт харуулъя гэдэг үгнээс бол дүрсийг ингээд та нарт харуулж байна.